сайн байцгаана уу? Өнөөдрийн хичээлээр астроном бодорныхаа хичээлийн баттгал хичээл явъя. За манай дэлхий дээрээс нь харах юм бол хойд туйл харагдаж байна хүүхдүүдээ. За энэ маань ингээд нарыг тойроод эллипс замаар эргэдэг тийм ээ. За нэгдүгürt өөрийнхөө тэнхлэгийг тойрдог, хоёрдугаарт нарыг тойрдог. За тэнхлэгээ тойрж байгаа хурд нь секундэд 30 км шүүхтүүдээ. За манай нар бол маш халуун галт бөмбөлөг. За гадарганы ойролцоогоор 6000 градус орчим халуун. За ингээд яг ихц дээрээс нь харах юм бол ингэж харагдана. За дэлхийн маань тэнхлэгээ тойроод эргэх явцдаа 365 зууны 25 хоног явдаг гэж мэднэ тийм ээ хүүхдүүдээ. За эллипс замаар явна. Наранд ойртох үедээ хурцна, нарнаас холдох үедээ удаашрна. За ингээд тэнхлэгээ эргэх явцад тэнхлэг маань ихц биш 23.5 градусын хацгай байдаг тийм ээ. За дэлхийг маань сар тойроод эргэж байгаа. Нэг бүтэн сарын хугацаанд бол сар маань дэлхийг нэг бүтэн тойрдог. За сар зөвхөн тэр сарын хугацаанд тэнхлэгээ нэг л удаа тойрдог буюу дэлхий рүү зөвхөн нэг талаа харуулж эргэдэг гэсэн үг шүү хүүхдүүдээ. За өдөршин хоёр солигдож байгааг харж байна хүүхдүүдээ. Нартай талтай гэрэлтэй, наргүй талтай харанхуй. За энэ Антарктид буюу Арктикийн эсрэг гэсэн үг. За Антарктидийг харагдчихэв тийм ээ. За ингээд улирал солигдох шалтгааныг бүгдээрээ судлаа. Улирал солигдож байгаа үндсэн шалтгаан бол манай дэлхий 23.5 градусын хацгай байдагтай холбоотой. За экватортай одоо энд бол хойд хагас нь 100 болж байна. Хойд хагас яаж чинь 100 болж байна. Яагаад вэ гэхээр хойд хагасын нар руу ойрцсон хэсэг нь экватортай ижил зайд очиж байгаа гэсэн хүүхдүүдээ. За харин өмнөд хэсэг бол өвлийн улиралтай байна. За ингээд энд бол энэ цагийн хойд хэсэг нь зуны улирал болж харагдчихэв. За энэ 100 болсон чинь намар болж байна. За хавар намар болоход бол хажуу талаас нь харах юм бол манай дэлхий ингэж харагдаж шүү хүүхдүүдээ. За сая байрлалыг нарлаа. Харин энд бол өмнөд хэсэг. За энд өмнөд хэсэг 100 болж байна. Хойд хэсэг нь өвөл болж байна. За тэгэхээр өмнөд хэсгийн зүлгэсэн хэсэг нь. За одоо бүгдээрээ ордуудын тухай үзье. За яг дэлхийг тойроод байгаа ордуудыг нийт 88 ордод хуваадаг тийм үү? За тэгвэл яагаад 12 ордыг бид нар мэддэг вэ гэвэл дэлхийн нарыг тойрох явцдаа нар харагдаж байгаа хэсэгт байрлаж байгаа ордуудыг оддыг 12 орд гэд хүмүүсүүд мэддэг байна. Тэгэхээр дэлхий дээрээс харахад нартай хамт харагдаж байгаа тэр одод бол бидний мэддэг 12 орд байна. За энд дахиад бүр наривчилж харъя хүүхдүүдээ. За дэлхий маань ингээд нарыг тойрж байгаа. За тойрох явцдаа дэлхий дээрээс нар руу
нарны байрлал. За яг энэ тойрч байгаа замыг тойрч байгаа замд байрлаж байгаа орд гэсэн үг. За хараарай хүүхдүүдээ. За энэ дэлхийн нарыг тойрч байгаа замд энэ. За энэ жишээлбэл загсны орд байна. Хахны орд байна. Хөрийн орд байна. Ихрийн орд байна. Гэх мэтлэн. Тийм ээ хүүхдүүдээ. За ингээд ордууд маань. За энэ ордуудынхаа хэлбэр төрсийг бас та нар маань сайхан тогтоож, цээжилж аваарай. 12 дугаар ангийн улсын шалгалтанд болон ерөнхий шалгалтанд ордуудын нэр дүрс бас ирнэ шүү хүүхдүүдээ. За одоо бүгдээрээ нарны аймгийн бодит хэмжээг судалцгаая. За жинхэнэ бодит хэмжээгээрээ бол нар маань дэлхийгээс 109 дахин том. За харин бод гариг маань дэлхийгээс 138 дахин бага. Сугар гариг маань 195, дэлхийг 1 гэж үзэн шүү дээ хүүхдүүдээ. За ангараг гариг одоо 153 дахин бага. За бархасад 11 дахин том, дэлхийгээс санчир гариг 9.4 дахин. За ураан гариг 4 дахин. Нептун буюу далаван 4 дахин том. За Плутон маань 118 маш жижигхэн шүү хүүхдүүдээ. За бодит хэмжээгээр бол ингэж харагдах нэ манай нарны аймаг. Бидний одоо үзэж суддаг модельүүд дээр бол бүр ийм хэмжээтэй байх юм бол боломжгүй байдаг. За хоорондох цайг нь харъя хүүхдүүдээ. За манай дэлхий гэс нар хүртэлхийн одоо орны 1 ч гэдэг. 1 одоо орны 1 ч гэдэг. За энэ нь 150 сая километр. За одоо орчлын ертөнцийн хэмжээг бүгдээрээ судлая. За манай хамгийн ойрхон манай дэлхийн дагууллах сар. Гэтэл сар маань Плутоос том байх нь шүү дээ. Нурталт нь байгаа гариг харж байна Плуто байх. За энэ бод гариг байна. За энэ дээдлэлт нь хүүхдүүдэд бодит хэмжээнүүд нь явж байгаа шүү. За энэ Ганимед бол бархан сайдын дагуулга гариг байгаа. За сугар гариг байна. Манай дэлхий байна. За энэ Кеплер 10c гээд одоо бархас бод ангараг гариг хоёрын дундуур бага гаригийн бүслөр байдаг. Тэр бага гаригт 2000 гаруй бага гариг байдаг. Тэрэн дотор байдаг Кеплер харагдаж байна. За энэ дэлхийн ван, тэнгэрийн ван хоёр харагдаж байна. За энэ санчир гариг харагдаж байна. За энэ нар маань юм олон янзын нар байдаг. За энэ бол жижигхэн нар байна. Бархас бод гаригаас жижигхэн байгаа биз? За энд болохоор одоо орчлын ертөнцид байгаа ари том гариг харагдаж байна. За манай нар. За гэтэл манай нар бол бусад нартай харьцуулахад ийм том нар биш байх нэ, жижигхэн нар байна. За ингээд одоо нар байна. Нейтронын нар байна гэх мэтлэн. За энэ улаан одод байна. За улаан оддын градус бол 3000 орчим. За харин ийм хөх одод байна. 40,000 градус орчим халуун. Маш халуун гэсэн үг. За энэ авраг улаан нарнууд байна. Гэхдээ энэ аврагт орохгүй. Ердийн том улаан нарнуудад орно. Улаан нарнууд ойролцоогоор 3000 градус орчмол хүрнэ ер нь бол. Тэгэхээр багшийнхаа ярианаас нарны өнгө бол нарны температурыг тодорхойлдог. За тэгвэл энэ хит авраг улаан нар сая гарлаа. Хит авраг улаан нар бол за тэр дээр нөгөө зайн байгаа шүү хөттэй. За тэгэхээр манай галактик жишээлбэл одоо 100 тэрбум орчим нартай буюу одтой гэж үздэг.
За сүүлийн үеийн тоогоор бүр 200 тэрбум ч хүрэх юм байна гэж үзэж байгаа. За тэгвэл манай галактикт буюу сүүн замд маань 200 тэрбум саяын нар одод байрлагдах юм бол манай галактикийн хэмжээ хэдвэ? За өмнөх хичээл дээр гэрэл нэг бүтэн жил туулах цайг гэрлийн жил гэдэг гэсэн тийм үү? За тэгвэл манай галактикийн хэмжээ маань 120 мянган гэрлийн жил шүү. Гэрэл нэг ёсондоо 120 мянган жил явж иж нэг цахаас нь нөгөө цахад очино гэсэн үг. Маш том зай байгааз. За гэтэл энэ маань бас тийм ч том хэмжээ биш. За одоо энд галактикийг харуулах гэж байна. Галактик дотор явж байна. Манай галактик. За галактикуудыг дотор спираль галактик гэдэг. Манай нар бол спираль галактикт оршдог. За бөмбөрцгөн хэлбэртэй галактик байна. За ямар ч хэлбэр дүрсгөөс галактик байна. За хэлбэр дүрсгүүгээр галактикууд нь бол цөөхөн оттой. Ихэнх нь дагуул галактик байна. Жишээлбэл манай галактик дагуул 2 галактиктай. За тэгвэл тэр дагуул галактикууд бол манай нарны аймаг орж байгаа галактик тойрч иргэдэг гэсэн үг. За энэ сая галактикуудыг хараад тэгэхээр энэ бол энэ орчлонгийн хэмжээ үзүүлэх гэж байна хүүхдүүдээ. За сансар судлалд бол орчлон ертөнцийн хүн төрөлхтөн ердөө 5% л судалсан гэж үздэг. Цаана 95% нь юу байгаа вэ мэдэхгүй гэж үздэг. За тэгэхээр та нар маань агуу том эрдэмтэд болж тэр судлагдаагүй үлдсэн 95%-ыг судлах. За гэтэл сая хараа энэ орчлон хасар том багаац. За гэтэл энд нэг орчлон байлаа гэхэд энэ орчлонгийн хажуу талд зэрэгцээд сайн уу зэрэгцээ галактикууд зэрэгцээ одод байгаа шиг зэрэгцээ орчлон югууд оршдог гэж үздэг. За энд нэг орчлон байлаа гэхэд зэрэгцээд олон орчлон байгаа гэж үздэг. Universe харч нөхдүүд ийм олон орчлон байгаа гэж үздэг байна шүү дээ. Тэгэхээр бид нар маань энэ дэлхийг хайрлаж хамгаал дэлхий дээр маш сайхан амьдрах хичээхгүй л орчлон ертөнц маань ийм агуу том байх нэ. За ингээд энэ жилийн физикийн хичээлийн астрономи хичээл дуслаа. Сурах хүчтэй байгаа дасгал бодлогуудаа бодоорой. Амжилт.